За өнөөдрийн бичлэг дээр дэлхийн хүн амын 96% нь мэддэггүй хөрөнгийн 5 нууц гэсэн номыг товчлон ярих болно. За номын нэр нь яагаад дэлхийн хүн амын 96% нь мэддэггүй хөрөнгийн нууцуд гэж нэрлсэн бэ гэхээр бидний сайн мэддэг Баян ядуу номын зохиолч Роберт Кийосаки нэгэн ярилцлаганд ингэж хэлсэн байдаг. Өнөөдөр 100 хүнд тус бүрт нь $10,000 өгөөд та бүхэн хэрэглэхийг хүсэж байгаараа хэрэглээ гэж хэлэх юм бол жилийн дараа ямар үр дүн гарах вэ гэж хэлсэн байдаг. За $10,000 гэхээр хэдүүлээ ярихад амархан 10 сая ярьчих л та тий. Тэгэхээр 100 хүнд тус бүрт нь 10 сая төгрөг өгөөд тэгээд та нар хэрэглэхийг хүснээрээ хэрэглээ гэж хэлээд тэгээд жилийн дараа тэр хүмүүстэй дахин уулзах юм бол ямар үр дүн гарах вэ гэсэн чинь Роберт Кийосаки өөрийнхөө таамагаар ингэж хэлсэн байна. За энэ 100 хүн дундаас 80 хүн нь бол огт мөнгөгүй болцсон байна. Жилийн ихэнд 10 сая төгрөг өгсөн ч гэсэн жилийн төгсгөл 100-ны 80 хүн нь бол ерөөсөө огт мөнгөгүй болцсон байна. Харин 100-ны 16 хүн 10 сая төгрөгийг 11 сая юм уу 12 сая буюу банкнд хадгалуулсантай адилхан хэмжээний үр дүн гаргасан байх болно. Харин үлдсэн 4% нь 10 сая төгрөгөө 20 саяас ахуулаад бүр 1 тэрбум хүртэл буюу 2-оос 100 дахин илүү өсөгцсөн байх болно гэсэн. Тэгээд нөгөө сэтгүүлч нь тэгвэл энэ одоо огт мөнгөгүй болцсон байгаа 80% болон зүгээр нэг жоохон банкны хувь хэмжээний өсөгцсөн байгаа энэ 80% болон 16%-ийг нийлүүлээд энэ 96% хүмүүсийн мэддэггүй тэр 4 хүмүүсийн мэдээд байгаа тэр зарчим нь яг юу юм бэ гэж асуусан чинь Роберт Кийосаки хариулахдаа болохоор энэ бол тоо бодох чадварын асуудал 80% огт мөнгөгүй болчихсон байгаа 80% болвол тэд нар бол хасах үйлдэлийг маш сайн хийдэг. Төрөлхийн бүр хасах үйлдэлийг маш сайн хийдэг хүмүүс бол тэр 80% хүмүүс. Харин 16% буюу нөгөө банкны хүүгийн хэмжээтэй 10 саяыг авлаа гэхэд жилийн дараа хэд 11-ээс 12 сая төгрөгтэй болчихсон байх. Тэр хүмүүс бол нэмэх үйлдэлийг жоохон хийж чаддаг хүмүүс. Харин үлдсэн 4% буюу их хөв гэсэн 10 сая төгрөгөө жилийн төгсгөл гэхэд 20 саяас 1 тэрбум болгочихсон байсан. 2-оос 100 дахин илүү өсөгцсөн байсан. Энэ хүмүүс бол үржих үйлдэлийг маш сайн сурсан хүмүүс гэдэг. Тэгээд товчхондоо бол нэвтрүүлэх хаан төгсгөлд дэлхийн хүн амын 80% нь бол бүгдээрээ одоо маш сайн хасах үйлдэлийг хийдэг бол 16% нь хадгалах буюу нэмэх үйлдэлийг жоохон хийж чаддаг бол ердөө дэлхийн хүн амын 4% нь үржүүлэх гэдэг үйлдэлийг зориудаар сураад тэнийг хэрэгжүүлдэг хүмүүс байдаг гэж хэлсэн. Тэгээд номын зохиолч нь Роберт Кийосакигийн ярилцлагаас санаа аваад номынхоо нэрийг дэлхийн хүн амын 96% нь мэддэггүй хөрөнгийн 5 зарчим гэж нэрлсэн юм байлээ. За тэгээд номон дээр болохоор хөрөнгийн 5 зарчмын талаар гардаг. Зарчим гэхэр чинь хөдлөшгүй үнэн ер нь бол одоо гадаа хүйтэн байна. Хүйтэн байхад гарах юм бол даарна гэдэг шиг байгалийн тогтцсон хуулийг бол зарчим гэж хэлдэг шүү дээ. Хэрвээ та зарчмыг дагах юм бол тань сайн үр дүн гарна. Хэрвээ зарчмыг одоо зөрчих юм бол ийм үр дүн гарна гэдэг тодорхой зүйлүүдийг зарчим гэдэг шүү дээ. Тийм учраас энэ номон дээр гарч байгаа 5 зүйл нь болохоор яг зарчим байгаа. Энэ 5 зарчмыг дагах юм бол таны санхүү дээр бас сайн үр дүн гарна. Хэрвээ та зөрчих юм бол та өөрөө сайхан сэтгэлтэй өнөө муу хөнөө гэдгээс үл хамааран тэр үр дүн гарна. Өндөр бүтэмжтэй хүний 7 дадлын бүр зарчим гэдэг зүйлийг байгалийн хууль гэдэг үгээр ч тайлбарлаж ярьдаг шүү дээ. Энгийнээр биднэрт ойлгомжтойгоор зарчим гэж байгаа боловч цаагаараа энэ зарчим гэдэг үг бол байгалийн хуулийг хэлж байгаа маа хөдлөшгүй үнэ. Та сайн өнөө муу хөнөө гэдгээс үл хамааран яг тэр байгалийн хуулийг дагах юм бол эсвэл зөрчвөл ямар үр дүн гарах вэ гэдэг нь тогтчихсон байгаа зүйлийг байгалийн хууль буюу зарчим гэж нэрлэдэг гэж өндөр бүтэмжтэй хүний 7 дадлын ном дээр тайлбарласан байдаг. За шууд гол сэдвлөөгөө оръё. За санхүүгийн ном учраас хамгийн түрүүнд яг баян хүн гэж яг ямар хүнийг хэлдэг, ядуу хүн гэж ямар хүн хэлдэг бэ гэсэн тодорхойлтыг хэлж өгсөн байлээ. Ер нь бол баян ядуу гэдэг хүнийг тодорхойлоход бол одоо хэдэн төгрөг олж байна. Сард хэдэн төгрөг, жилийн орлого хэд вэ гэдгээр бол баян ядуу тодорхойлохгүй гэж хэлж ялээ. Яг ямар хүнийг ядуу хүн гэж хэлэх вэ гэсэн чинь олсон орлоготойгоо яг адилхан хэмжээнд үрдэг аль эсвэл олсон орлогоосоо илүү ихийг үрдэг хүнийг ядуу хүн гэж хэлнэ. Тэр хүн одоо сардаа 100 саяыг олдог байсан ч хамаагүй хэрвээ тэр хүн олдог орлогоосоо илүү ихийг үрдэг эсвэл олдог орлоготойгоо яг адилхан хэмжээнд үрдэг бол тэр хүн одоо ядуу биш гэж болно. Гэхдээ 1 жилийн дараа, 2 жилийн дараа, 5 жилийн дараа ядуу болох нь тодорхой. Тийм учраас хэдийг одоо олдог вэ? Тэр орлогоосоо илүү ихийг үрээлэх юм бол тэр хүн бол ядуу хүн гэж тодорхойлжлээ. Харин эсвэргээрээ хэнийг ямар хүнийг одоо баян хүн гэж хэлэх вэ гэсэн чинь олдог орлогоосоо багыг үрдэг хүнийг. Тэгээд энэ зүрхгээрээ хөрөнгө оруулж чаддаг хүнийг баян хүн гэж хэлнэ. Энэ хүний сарын орлого нь одоо сая төгрөг байсан ч хамаагүй энэ хүн 5 жилийн дараа, 8 жилийн дараа бол баян болох нь тодорхой. Тийм учраас одоо олж байгаа орлогын хэмжээгээр бол баян ядуу гэж тодорхойлохгүй. Харин тэр мөнгөг хэрхэн зарцуулж байна гэдгээр нь баян ядуу гэж тодорхойлох болно. Яагаад гэвэл одоо хийж байгаа үйлдэл чинь явах тусам үржигдэж, үр дүн нь үржигдэж гарч ирнэ. Одоо та олдог орлогоноос жоохон илүү үрдэг бол энэ нь явсаар сар болгон хоригдлогсаар агаад бүр үржигдээд та жинхэнэ ядуу хүн болох болно.
эсвэргээрээ та олдог орлогоосоо арай багыг үрээд зөрүүгээр нь хөрөнгө оруулдаг бол одоо багыг хөрөнгө оруулж гэсэн ч гэсэн эн чинь хэдэн сар хэдэн жилээр үржигдэх юм бол үр дүнд нь та баян болох нь тодорхой. Тийм учраас одоо байгаа мөнгөөр одоо олдог мөнгөөр баян яадаг тодорхойлохгүй гэж. Тийм болохоор хамгийн чухал нь нэгдүгээр зарчим нь зарцуулах зарчим. За нэгэнтээ энэ ном дээр угаасаа л одоо их мөнгө олдог ч юм уу одоо их мөнгөтэй байгаа үнийг баян хүн, одоо мөнгөгүй байгаа үнийг ядуу хүн гэж нэрлэхгүй байгаа учраас хэдүүлээ амархнаар өнөөдрийн бичлэг дээр бол 4% хүн 96% хүн гэж ярилцээ те 96% хүн гэдэг бол одоо хасах үлдээ маш сайн байдаг эсвэл бол нэм хүллэг жоохон мэддэг 4% хүн нь бол үржүүлдэг хүн гэсэн шүү дээ те тэгэхээр баян ядуу хүн гэж ярьж яхаар зөвхөн 4% хүн 96% хүн гэж яриа. За тэгвэл эхний зарцуулах зарчим дээр 96% хүн нь яадаг вэ гэсэн чинь бүх мөнгө нь яг орлого нь орж ирлээ бүгднийг яг зарцуулдаг. Нэг л зарцуулдаг, нэг л данстай хүмүүс, нэг төрлийн л данстай зарцуулдаг хүмүүс те орлого орж ирлээ тэрийг гаргадаг. Харин 4% хүмүүс нь болохоор доор хаяж 5 төрлийн данстай байдаг. За энэ данс хуваах зарчмыг бол бараг бүхий санхүүгийн ном дээр хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр бүхий санхүүгийн ном дээр давхцж байна гэдэг чинь хамгийн чухал зарчмуудын нэг гэсэн үг шүү дээ тий. Өөр арга замаар баян болсон хүмүүс бүгдээрээ л дансаа хуваахаас эхлэе гэж хэлж гин гэдэг чинь дансаа хуваах нь ялцч нэгдүгээр алхам гэсэн үг тий. За тэгээд энэ дээр болохоор нэмэлтээр одоо өөр ном дээр давхцж байгаагүй нэг санаа гэх юм бол хизээч данс хоорондын мөнгийг хооронд нь шилжүүлж болохгүй. Таны одоо хэрэглээндээ зарцуулна гэсэн нэг дансан дотор та мөнгө хийцэн маш шүү дээ тий. Тэрний чинь мөнгөнд дуслаа гэд өөр дансныхаа мөнгнүүдийг аваад хийгээд иж болохгүй. Хэрвээ та хооронд тэр данснуудаа хооронд нь мөнгөний холиодох юм бол хуваасны ямар ч үр ашиг гарахгүй шүү дээ тийм учраас одоо 4% хүмүүс бол бүгдээрээ дансаа хувааж мөнгөө бол данснуудаа хувааж хийдэг. За тэгвэл тэр хуваасан данснуудаа хооронд нь бол ерөөсө холддоггүй гэсэн байна. За хоёр дахь зарчим нь болохоор 4% хүмүүс бол төлөвлөгөөгөө одоо санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахдаа эхлээд алсын хараа эхлээд төлөвлөгөөгөө тодорхойлдог. Эхлээд би яг энэ сар миний санхүүгийн зорилго юу вэ гэсэн зорилгоо тодорхойлоод тэр зорилгоо биелүүлэхийн тулд би тэгвэл хэр их хэмжээний мөнгө олох вэ гэж төлөвлөгөөгөө гаргадаг. Энгийн юм шиг хэрнээ бодох дараалал нь бүр шал өөр гэсэн үг. Харин эсвэргээрээ нөө 96% хүмүүс нь яаж одоо төлөвлөгөөгөөс санхүүгийн төлөвлөгөөгөө гаргадаг вэ гэсэн чинь миний сарын орлого миний жилийн орлого хэдвүлээ. Тэгэхээр би орлогондоо таарсан юу хийх вэ гэж орлогоос дахиж боддог. Би орлогондоо тааруулж амьдардаг гэсэн үг тий. Харин 4% хүмүүс бол орлогоосоо биш алсын хараанасаа мөрөөдлөөсөө тодорхойлдог. Би юу хийхийг хүсэж чинь энэ сар би юу хийхийг хүсэж чинь юу авахыг хүсэж чинь хаашаа авахыг хүсэж чинь гэсэн зорилгоудаа тодорхойлоод тэр зорилготой тааруулж боддог. Тэгэхээр энэ маань маш энгийн юм шиг хэрнээ надад бол маш гүнзгий санагдсан. Яагаад вэ гэхээр одоо баян аав ядуу ном дээр ч гэсэн хэлдэг шүү дээ тий. Номын зохиолчийн баян аав нь бол дандаа ямар нэгэн зүйл авахынхаа өмнө өөрөөсөө тэгж асуудаг гэдэг. Би энэ зүйлийг яаж авах вэ гэж асуудаг. Харин эсвэргээр ядуу аав нь бол би энэ зүйлийг авч чадахгүй гэж шууд хэлдэг. Тэгээд бас нөгөө нэг одоо хүний тархич яаж ажилдаг вэ гэсэн чинь хүний тархи бол асуултын дагуу ажилдаг. Та тархинасаа юу асуун? Яг тэр асуултын чинь дагуу тархич нь боддгоо гэдэг тийм. Тэгэхээр бид нэр тархиасаа энэ зүйлийг би яаж авах вэ гэх юм бол тархи маань тэр зүйлийг би яаж олж авах вэ гэдэг тал руугаа ажиллана. Харин энэ зүйлийг би авч чадахгүй гэж бодчих юм бол тархи маань яаж авах вэ гэж ажиллах шаардлага болно гэсэн үг шүү дээ. Тийм учраас яг энэ хоёр дахь нь бас нэлээд чухал санагдсан. Яг гэвэл тархи маань асуултын дагуу ажилладаг учраас энэ сар зорилгоо эхлээд тодорхойлоо тий. Зорилгоо тодорхойлсныхаа дараа тэр зорилготой хүрэхийн тулд тэр зорилгоо би өөрийн болгож авахын тулд ч юм тий би юу хийх вэ? Санхүү дээр тэгвэл би энэ зорилгоо биелүүлэхийн тулд би хэдийг олох ёстой вэ? Тэрийг олохын тулд би юу хийх ёстой вэ гэж асуух юм бол тархи маань нөөцөө шавхаад түүний төлөө ажиллана шүү дээ тий. Эсвэргээрээ би нэг сард нэг 3 сая болж байгаа чинь 3 сая дотор ийм хийхэд л надад хүрэх юм байна. Тэр зүйлсүүдийг бол би авахд миний 3 саяын цалин хүрэхгүй байна гэх юм бол тархи маань нэмэлтээр ажиллах шаардлага болчих юм тий. Тэгэхээр энэ хоёр дахь нь бас нэлээд чухал санагдсан. Хоёр дахь нь 4% хүмүүс бол алсын араагаа эхлээд тодорхойлдог. Би юунд хүрэх вэ? Би хайчих вэ? Миний мөрөөдөл юу вэ? Тэгээд тэрэндээ тохирсон санхүүгийн төлөвлөгөөгөө гаргадаг бол эсвэргээрээ 96% нь бол өөрийнхөө орлогыг эхлээд тодорхойлоод орлоготой таарсан төлөвлөгөө зарилгыг гаргадаг юм байна. За 3 дахь зарчим нь хөрөнгө оруулах зарчим байгаа. Энэ ном дээр бол та орлого бүрийнхээ 20%-ийг хөрөнгө оруулалтанд зарцуулаарай гэж зөвлөж байлаа. За баян аав ядуу аав ном дээр бол энэ хөрөнгө оруулалтыг маш гоёор тайлбарласан байдаг. Та ямар нэгэн зүйлийг худалдаж авахдаа ерөөсөө хоёр төрлийн зүйлийг л хүн худалдаж авч байдаг. Нэг нь бол хөрөнгийг худалдаж авч идэг, нэг нь бол өрийг худалдаж авч идэг. За жишээ нь нэг бал худалдаж авлаа гэж бодоход та энэ балаар дамжуулаад та мөнгө олж авах юм бол энэ таны хөрөнгө гэсэн үг. Эсвэргээрээ та энэ балнаас болоод танаас байг мөнгө гараад ивэл та өөр худалдаж авч байна гэсэн үг. За жишээ нь нэг одоо гар утас ч юм уу нэг машин худалдаж авлаа гэж бодъё л да. Тэгэхээр тийм бол та энэ машинаараа дамжуулаад мөнгө олж авах юм бол за шууд утгаараа одоо машинаараа дамжуулаад мөнгө олох гэж байсан. Машинаасаа болоод илүү мөнгө олох ч юм уу таны цагийн хэмнээд ч юм уу ямар нэгэн байдлаар та машинтаа болсноороо машинаараа дамжуулаад илүү мөнгө
олж чадчих юм бол энэ бол таныг хөрөнгө гэсэн. Харин эсвэргээрээ та машинаасаа болоод машинтай болсноороо байнга танаас тогтмол зарлаг гараад энэ машины олж өгж байгаа мөнгнөөс илүүгээр энэ машинаас олж гарч байгаа зарлага нь илүү их байх юм бол та өөр худалдаж авсан байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ ном дээр бол хөрөнгө оруулах 3 дугаар зарчим дээр баян хүмүүс дандаа ямар нэгэн зүйлийг авахд тэр нь дандаа өөрийнх нь үн цэн нь өсөх зүйлсийг худалдаж авч байдаг. За мэдээж одоо хувцас хунарч гэдэг юм уу тийм хэрэглээ болол мэдээж гарна. Тэрнээс гадна худалдаж авч байгаа зүйл бол баян хүмүүсийн ихэвчлэн дандаа тэр нь үнэн өсөх зүйлийг худалдаж авч байгаа. Харин дэлхийн хүн амын 96% нь бол авсан даруйд нь аваад нэг хонол үнэн байг буурч байдаг тийм зүйлсүүдийг худалдаж авч байдаг гэдэг. Тэр одоо баян авьяатаа он дээр бол энийг бол бүр өөр худалдаж авах гэдгээ яагаад гэвэл та худалдаад авчлаа худалдаад авсан чинь дараа үнэн багасаал юм гэдэг чинь авсан үнээсээ багасаал дээрээс нь бүр энэ зүйлээс аваад бүр танаас тогтмол зарлаг гараад ах юм бол та бүр өөр худалдаад авчихсан байна гэж хэлдэг. Тэгэхээр 3 дугаар зарчим бол хөрөнгө оруулах зарчим. За хөрөнгө оруулах зарчим гэхээр шууд хувьцаа ч юм уу эсвэл бонд ч юм уу эсвэл одоо юу гэдэг үл хөдлөх ч юм уу заавал тийм зүйлсүүдийг л хөрөнгө оруулалт гэхгүйгээр та юм худалдаж авч яхад ч гэсэн таны худалдаж авсан зүйл чинь явцын донд байнга үнэн өсөх юм бол энэ бол хөрөнгө оруулалт сайн гүйлгээ сайн наймаа гэсэн үг. Харин авсан зүйл чинь байнга л үнэн багасаад эсвэл танаас бүр тогтмол зарлах шаардаад байгаа юм бол энэ бол муу хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэгээд 3 дахь зарчим нь бол одоо дэлхийн хүн амын 4% бол маш сайн хөрөнгө оруулалтыг хийдэг. Энэ бол 3 дахь зарчим. За 4 дахь зарчим нь бол бас аюу гайхалтай зарчим байсан. Яг энэ санхүүгийн номон дээрээс уншиж болохооргүй тийм гайхалтай зарчим байлаа. За тэгсэн чинь энэ маань болохоор тэр дэлхийн хүн амын нөгөө 4% маань хүмүүст хөрөнгө оруулдаг. Гинэ хүнд хөрөнгө оруулдаг. Гэхдээ мэдээж бүх хүн хүнд хөрөнгө оруулдаг. Хүнд хөрөнгө оруулна гэдэг чинь зөвхөн мөнгөөрөө хөрөнгө оруулахыг хэлээгүй. Та өөрийнхөө цаг хугацаагаар, энергиэрээ, нөөц бололцоогоор, ур чадвараараа хүнд хөрөнгө оруулахыг хэлж байгаа. Өөрийнхөө нөөцийг зарцуулахыг хэлж штэ тий. Тэгсэн чинь дэлхийн 4% болол ерөөсөө дандаа үржүүлдэг хүмүүст л хөрөнгө оруулдаг. Үржүүлдэг хүмүүст л цаг хугацаагаа зарцуулдаг, үржүүлдэг хүмүүст л энерги зарцуулдаг, ур чадвараа үржүүлдэг хүмүүст л зааж өгдөг гинэ. Энэ бас гахалтай зарчим байгаа. Тэгээ өдөрт бид нарт хязгаарлалт бол 24 цаг байна. Гэхдээ энэ 24 цагтаа хинтээ уулзаж хинд өөрийнхөө энэ нөөц болцоо өөрийнхөө цаг хугацаагаа зарцуулах гэсэн чинь 4% хүмүүс л дандаа үржүүлдэг хүмүүст л хөрөнгө оруулдаг, үржүүлдэг хүмүүст л юм зааж өгдөг. Харин үлдсэн 96% нь бол үржүүлдэггүй хүмүүст өөрийнхөө цаг хугацаа нөөц болцоо зарцуулаад идэг гинэ. Та тэгэхээр бас ингэж бодож үзэх хэрэгтэй юм шиг байгаа тий. Танд угаасаа хязгаарлагдмал нөөц, хязгаарлагдмал цаг хугацаа байгаа. Тэгэхээр хязгаарлагдмал цаг хугацаа, хязгаарлагдмал энерги та хүнд зарцуулах вэ? Тэр зарцуулсан хүн чинь үржүүлдэг байх хэрэгтэй юм. Та жишээ нь одоо компани захирал лидер хүн байлаа гэж бодох юм бол ажилчид дундаасаа хүнд нь би өөрийнхөө ур чадварыг зааж өгснөөр хүнд нь би цаг хугацаагаа зарцуулснаар нөгөө хүн маань тэр миний зарцуулсан цаг хугацааг үржүүлээд буцаагаад компанид хөрөнгө оруулж чадах вэ. Тэгэхээр энэ одоо энэ санхүүгийн мэдлэгтэй өндөр түвшний дэлхийн хүн амын ердөө 4% эзэлдэг энэ хүмүүс бол бүхий л хүмүүс бол бүгдээр адилхан нөөц болцоотой биш ээ. Зарим хүмүүст нь бүх цаг хугацаагаа зарцуулсан ч гэсэн тэр хүн ерөөсөө үржүүлж чадахгүй, ашиглаж чадахгүй бүр таны энергийг сорох хүмүүс байх бол харин эсэргээрээ зарим хүмүүс нь нөгөө нэг үржүүлдэг 4% хүмүүс байгаа штэ тий. Жилийнхэнд 10 сая төгрөг өгөхөд жилийн төгсгөлөд 20 саяас бүр 1 тэрбум болгож 2-оос 100 дахин өсөгдөг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ ер нь бол 4% хүмүүс маань өөртөө адилхан 4% хүндэл өөрийнхөө цаг хугацаа, энергийг зарцуулдаг гэсэн үг тий. Тэгэхээр энэ цаг хугацаа, энерги гэдэг зүйл маань угаасаа юм болгон бүтээгч учраас энийг хүнд зарцуулах вэ гэдэг дээр 4% хүмүүс маань маш нэхур ханддаг. Энэ нь бүр тэдний баримтлагдаг 4 дахь том зарчим юм байна. За 5 дахь зарчим нь бас айгүй гүнзгий зарчим байсан. Энэ юу вэ гэсэн чинь болохоор энэ дэлхийн хүн амын 4% эзэлдэг энэ хүмүүс маань эдийн засаг болвол ингэж мөчлөгийн дагуу үргэлжилдэг гэдгийг мэддэг. Энэ эдийн засаг бол өсөх үе байдаг, буух үе байдаг. Гэхдээ энэ нь бол таамаглах хуц байдаг. За жишээ нь болохоор ингэж ütсэн байлаа. Ер нь бол эдийн засгийн өсөлт гэх юм бол 5-7 жил ер нь бол ингээд эдийн засаг өсч эхэлтий ингээд тэгээд өсөлт бууралт бол 2-3 жил үргэлжлээ. Тэгээд дахиад 5-7 жил өсөөд 2-3 жил буурсан гэсэн ийм мөчлөгийн дагуу явдаг гинэ. Тэгэхээр энэ яг одоо дэлхийн 4% эзлээд байгаа энэ хүмүүс маань эдийн засаг гэж мөчлөгийн дагуу явдаг гэдгийг мэддэг учраас яг эдийн засаг өсч байх үед нь яах ёстой вэ? Бууж байх үед нь яах ёстой вэ? За мөн одоо эдийн засгийн яг өсөлт яваад гинэ үү? Буулт яваад гинэ үү? За дээрэс нь өсөлт явахдаа дунджаар бол дэлхийн эдийн засаг 5-7 жилд өсдөг учраас 5-7 жил нь одоо дөнгөж эхэлж гин үү? Дуусч гин үү? За мөн бууралт нь 2-3 жил явах гэм бол тэр 2-3 жил нь одоо яг болоод гин үү? Дуусаад гин үү? Эхлээд гин үү гэдгийг ажиглаж тэгээд тэрэндээ тохирсон хариу үйлдэлүүдийг үзүүлдэг юм байна.
За өнөөдрийн бичлэгнээр танилцуулсан энэ 5 зүйл маань болохоор 5 зарчим буюу байгалийн хууль гэсэн тий. Зарчим байгалийн хууль гэх юм бол тэр зарчмыг та мөрдүүлэх юм бол сайн үр дагаварт хүрнэ тий. За жишээ нь бол та одоо өдөр болгон зөв холлол, өдөр болгон дасгал хийгээд юм бол таны бие одоо ямар байх нь хамаагүй. Та өдөр болгон дасгал хийгээд өдөр болгон зөв холлох юм бол таны бие гоё болох нь тодорхой. Та өөрийгөө гоё биетэй хүн гэж бүр тодорхойлж болно. Ягаад гэвэл та тэр зарчмыг мөрдөжл байгаа учраас гоё үр дүн гарах нь бол тодорхой. Эсвэргээрээ та одоо маш гоё биетэй байсан ч гэсэн буруу хооллол, дасгал сургуулалт огт хийхгүй байх юм бол та одоо гоё биетэй байж болно. Гэхдээ та бол муухай биетэй хүн гэж өөрийгөө хэлж болно. Ягаад гэвэл таны бие хэлбэр галбираа алдах нь бол тодорхой. Буруу хооллоо дасгал хийхгүй байгаа учраас тийм яг үүнтэй адилхан өнөөдрийн танилцуулсан энэ 5 зарчим маань байгалийн хууль. Та энэ 5 зарчмыг баримталж чадах юм бол одоо таны санхүүгийн байдал ямар байдаггүй гэдгээс үл хамааран таны санхүүгийн байдал дээшлэх нь тодорхой. Эсвэргээрээ та энэ 5 зарчмыг зөрчих юм бол таны санхүүгийн байдал одоо ямар вэ? Одоо сайн байж болно. Гэхдээ энэ санхүүгийн 5 зарчмыг та зөрчөөд ах юм бол ирээдүйд таны санхүү доошлно. За нэгдүгээр зарчим нь бол зарцуулах зарчим байсан. Дэлхийн хүн амын 4% нь бол дансаа дандаа хувааж зарцуулдаг. За хувааж хийхдээ данс хуваарлалт хийхдээ тэр данснуудаа хооронд ногт холдоггүй гэж хэлсэн. За хоёр дахь нь бол дэлхийн хүн амын 96% нь бол ерөөсөө орлоготой таарсан төлөвлөгөө гаргадаг болвол 4% нь эхлээд зорилгоо тодорхойлоод тэр зорилгодоо хүрэхийн тулд би ямар орлого олох ёстой вэ гэж толгоогоо ажиллуулдаг гэсэн. За гурав дахь зарчим нь бол хөрөнгө оруулах зарчим байсан. Дэлхийн хүн амын 96% нь бол худалдаж авснаас хойш дандаа үн цэн буурдаг зүйлсийг худалдаж авдаг бол дэлхийн хүн амын 4% нь л худалдаж авснаас нь хойш үн цэн нь өсдөг зүйлд хөрөнгө оруулдаг гэсэн. За дөрөв дэх зарчим нь бол дэлхийн хүн амын 4% нь ерөөсөө дандаа өөрсдөө адилхан юмыг үржүүлж чаддаг хүмүүст хөрөнгө оруулдаг бол дэлхийн хүн амын 96% нь бол огт үржүүлж чаддаг өөртөө адилхан хүмүүстэй хөрөнгө оруулдаг гэсэн байна. За тав дахь зарчим нь болохоор эдийн засаг бол мөчлөгийн дагуу эргэлддэг гэ. Тэгээд дэлхийн хүн амын 4% нь л эдийн засгийн одоо хичээл хийдэг гэх юм уу те эдийн засгийн талаар судалдаг. Тэгээд хизээ эдийн засаг өсч ин хизээ буурч ийн гэдгийг нь судлаад тэрэнд нь тохирсон хариу үйлдэлүүдийг үзүүлдэг. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.